Өдөрч та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. Энэ 7 өдрийн тойм мэдээ эхэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцөөхөө бүгд найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийлээ. Багш ажилчдын цалин 50% нэмэгдүүлж нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо. Монгол улс Аз авирах шалгаруулах жудо бүхий тэмцээнээс багийн дүнгээрээ тэргүүллээ. Хаврын тариалтай холбоотой багц мэдээллийг та бүхэндээ тоймлон өргөнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ өргөе. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцөөхөө бүгд найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийлээ. Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд олон чухал шийдвэрүүд гарсан гэж хэлж болох юм а. Ерөнхийлөгч хүрэлцөөхөө Токио нараа аль биесны хилцээ хийж стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг олон улсын давцанд хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаараа өргөжүүлэн хөгжүүлэхээр болсон. Худалдаа эдийн засаг, банк санхүү, эрчим хүч хот байгуулалт, соёл шинжилгээ ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гар үсэг зурсан юм а. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны төр хөлцөөрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглалыг гаргах харуулсан. Харилцаа хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болох үед томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6 дугаар сараас Казахстаны Искатк авиакомпани Улаанбаатар Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх юм а. Мөн Баян улгийн Өскем чиглэлийн шууд нислэгийг сэргээж Баян улгийд Казахстаны консулын газар байгуулахаар тохиролцоо. Зам дээрийн салбарт тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгах тээвэр логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан ажлын хэсэг байгуулна. Мэдээллийн технологи, улур ухаан, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Монголоос ноос ноолуур арьс ширээ махмхан бүтээгдэхүүн, Казахстанаас жимсгэн хүнсний ногоо, улаан буудай нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хар өрийн гот налахуулан Казахстаны Алтуй, Талдик, Оргон хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоосон юм а. Монгол-Казах судлалыг хөгжүүлэх хоёр улсын хил соёл орон судлалын багш судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтрахаар болсон. Монгол оюутан залуусыг Казахстаны тал ихтэйд сургуульдаа суралцахыг бүрэн дэмжихийн зэрэгцээ Монгол улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх саналыг тавьсан юм а. Түүх соёлын госгүй өвд хамаарах их сурвалж баримт дурсгалын судлан соёлын бит ус зөвийн хамтарсан судалгаа хийнэ. Нүүдэлчин дэлхийн соёлын өвийн фестивал Казахстаны нүүдэлчний соёлын наадамд төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулах болсон. Бизнесийн формувээр 20 гаруй сая Америк долларын үн бүхий гэрээ хэлцэл байгуулсан. Үндэсний урлагийг театр, Дөрөвжгийн Эрдмийн театрын хамт олон Монголын сайхан орон тоглолтоон өргөн барьсан юм а. Монголын сайхан орон гэрэл зураг морин хуурын үзэсгэлэн мөн гаргасан. Ирэх 8 дугаар сард болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлчлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд Казахстаныг оролцохыг уриалсан. Улсны олон улсын байгууллага байгуулах тухай Казахстаны санаачлагыг манай улс дэмжинэ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстаны ерөнхийлөгчийн санаачлага 2 тэрбум мод төсөлтөд уялдуулан хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтанд оролцож энэ чиглэлээр улсынхаа байр суурийг мөн илэрхийлсэн. Төв Азийн орнуудын C5 нэмхийн нэг форматыг ашиглан Монгол улсын оролцоог хангасан дээд өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулахаар болсон. Казахстан Улаанбаатар хотноо төвдөө далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжин, нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжихэр болсон юм а. Төрийн тэргүүнээр 2 жил хүрэх хугацаанд харилцан айлчлсан харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл илэрхий боллоо гэдгийг судлаачид онцолж байсан юм а. Багш ажилчдын үндсэн цалин 50% нэмэгдүүлж нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор болсон юм а. Засгийн газрын ээлж туралдаанаар багш ажилчдын үндсэн цалин 50% нэмэгдүүлж нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор болсон. Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэл зүйр журам батгах тухай засгийн газрын тогтоол батлагдсан юм а. Тус тогтоолоор багш ажилчдын үндсэн цалин 50% нэмэгдүүлж нэмэгдэл хөлсийг засгийн газраас тогтоосон үндсэн цалингаар олгохоор болсон. Нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны 5 дугаар сарын 1-ээс тооцож санхүүжүүлэхийг боловсролын сайдад даалгасан юм а. Мөн тус хуралдаанаас Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлийн үндэсний хөтөлбөр болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ач холбогдолыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ агуулгай засгийн газрын тогтоол
батлагдсан юм а. Дараагийн мэдээг хүргэе. Оросын холбооны улсаас Монгол улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцлөөр тогтмол нийлүүлэхээр боллоо. Оросын холбооны улсаас Монгол улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцлөөр тогтмол нийлүүлэхээ мэдгцээ. Монгол улсын аж үйлдвэр эц баялагын сайд Дамдны юм. Оросын холбооны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Зилевтэй уулзаж Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улс болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гар үсэг зурсан. Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцлөөр тогтмол нийлүүлнэ. Монгол улсад газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай хэлэлцээрийг хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм а. Ингэснээр ойрхон орнотын нөхцөл байдалтай холбоотой газрын төс шатхууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах хангамжийг докторжуулах чухал ач холбогдолтой юм а. Монгол улс Азийн аврах шалгаруулах жудо бүхийн тэмцээнд багийн дүнгээрээ тэргүүллээ. Бүгд найрамдагчдад ард улсын өвөр Монголын өөртөө цохорны орц хотноо жудо бүхийн 2026 оны насанд хүрэгчдийн Аз ТV аврах шалгаруулалт тэмцээн болсон. Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн нэмэх 78 кг-д барилдсан үндэсний жигшээ баг алдар спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Адиасрун 2 дахь хүрэл медаль хүртсэн юм а. Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өсвөрийн дэлхийн аврах олон улсын хэмжээний мастер Ариун Заяа бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын бүхд ялагдсанаар мөнгөн медалаар ингэрээ мэлсэн. Мөн 63 кг-ийн жинд дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальд Монгол улсын гавьяа тамирчин Инхрилэн алтан медаль хүртэж төрийн дулаан орц хотын ордонд эгшиглүүлсэн юм а. Мөн Азийн аврах шалгаруулах тэмцээнд 2 төрүүлсэн Монголын 5 дахь жудооч боллоо. Түүнчлэн 2 өөр жинд төрүүлсэн Монголын 2 дахь жудооч мөн болсон юм а. Харин 70 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер лавг дулам хүрэл медалийн төлөөх барилдаанд энтхийн бүхд дийлдэж шагналт 5 дугаар байрт шалгарсан. Монгол улс багийн дүнгээрээ 3 алт 1 мөнгө 2 хүрэл 5 шагналт барилдсан үзүүлэлтээр 19 орноос тэргүүн барилдсан. Түүнчлэн холимог багийн аврах шалгаруулах тэмцээн болж Монгол улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж хэсгийн аврагын төлөө Үзбекистан улсын тамирчдыг 4-3-аар ялж аврагын төлөө шалгарсан. Улмаар Казахстан улсын баг тамирчдыг 4 тгийн харьцаатай ялж шар твийн наадмыг холимог багийн аврах болсон юм а. Үргэлжлүүлэн та бүхэндээ гэрэл зургийн дуранд буусан онцлог зургуудаас хүргэж байна. Үзэгч та бүхэнд өргөждүүлэн хаврын тариалалтай холбоотой багц мэдээллийг хүргэж байна. За энэ удаад Дархуул, Хөвсгөл, Дорнод, Төв аймгийн сэтгүүлчдийн ирүүлсэн хаврын тариалалтай холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргье. Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянган гад үр тариа, 16 мянган гад талбайд төмөс, 18.3 мянган гад талбайд хүнсний ногоо, 121.9 мянган гад талбайд малын дижил, 104.1 мянган гад тосны ургамалд нийт 633.4 мянган гад тариалт хийж 478.1 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмөс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287 мянган тонн малын дижил, 69.1 мянган тонн тосны ургамал хураа авах зорилт дэвшүүлжээ. Хаврын тариалтыг хэвийн явуулах зорилгоор тариалтын шатхууныг 3404-өөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж, нийт 20 шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс хүнсний ногооны 664 тариаланч иргэн аж ахуйн нэгжид олгожээ. Хаврын тариалт өгсөн энэ өдрүүдэд орон нутгийн сурвалжлагчдын ирүүлсэн мэдээлэлээс та бүхэндээ хүргэе. Дархуул аймагт үр тариа бусад ургамлын чиглэлээр 103 аж ахуйн нэгж иргэн, төмс хүнсний ногооны чиглэлээр 480 гаруй иргэн аж ахуйн нэгж байгууллага өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд 35 мянган гад эргэлтийн талбайтай үнээс энэ жил 25 мянган га талбайд тариалт хийхээр болжээ. 70% нь үр тариа дижилийн ургамал үлдсэн талбайд төмс хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ. Харин Хөвсгөл аймагт хаврын тариалал 5 дугаар сарын 1-ээс эхлэхээр тариаланчид бэлтгэлээ базааж байна.
Өнгөрсөн онд 19,852 тонн улаан буудай, 3,198 тонн хүнсний ногоо, 1,769 тонн төмөс, 1,120 тонн досны ургамал, 7,889.7 тонн тэжээлийн ургамал хүлээн авчээ. Энэ нь гурилын улаан буудайг 100%, төмсний 35.7%, хүнсний ногооны 29.8%-ийг хангасан байна. Энэ хавар 14.3 мянган гаад тариалт хийж гурилын хэрэгцээг 100% хангаж дотооддоо төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлж мөрөн суманд нарийн ногоогоо бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Тэгвэл Төв аймаг энэ онд аймгийн хэмжээнд 3,500 тариалан жиргэн аж ахуйн нэгжид 24,155.7 га талбайд үр тариа, 48,481.8 га талбайд улаан буудай, 9,850 га талбайд төмөс, 43,464.9 га талбайд таримал дижэл, 23,525 га талбайд досны ургамал, 2,545.5 га талбайд хүнсний ногоо тариалж 366.2 мянган тонн ургац хур авахаар төлөвлөн ажиллаж байгаамаа. Тэгвэл Дорнот аймаг энэ хавар 26.4 мянган га талбайд тариалт хийх юм. Бэлтгэл ажил хэдийнэ хангалтжээ. Үзэгч та бүхэндээ өнгөрч 7 хоног дуус сихрэн дөрөнсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг томилоо өргөлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр эргэн уулзцгаая.